За сүүлийн 2 өдрийн хугацаанд 10-аас дээш удаа таарсан байна гэдэг бол маш олон удаа таарч тоглосон байгаа. Гэрчилж байна да. За ингээд тоглолт эхэллээ үзэгчдээ. Эхний тоглоог Дархан Юнайтугаас Даш Учир. За Тэмүүлэнг маш гоё эргээд гаргацсан. Тоглолтын нээлтийн оноо. Холын шидэлтийг самбардаж гүйцэтгээд алдсан Чиманга 2 тоглолтыг үүсгэлээ. Их хоёр. За завшин дээр бөмбөгийг дуудаад авсан да өөрөө дундаа шидэж байгаа юм байна. Жулуун Баатрыг их хоёр. Гурван болов. Ян 2 тоглогчийн эсрэг залж ороод довтлогоо амжилттай болж байна. Түүний плей-оффын эхний оноо. Түлхөө. За 45 дээр Бажин нэм сул байсан. Холын зай шидэлт амжилттай болсон шүү. За бодтолбай түн байхгүй нь тэлсэн байна уу гэсэн доор мисмач үүсгээд Содон Жамс хумаад орсон гой залсан. Дүлгөөний 3 шидэлт амжилттай. Дархан Юнайтед багтхан хулуудаа Дашочир авсан нийлдээ удаж байгаа шилжилт гоё байсан. Нэмээд отсон довтлогоо амжилттай болсон. Их хоёр. Хизүү байдлаа самбарлаад явуулсан. Довтлогоо орсон. Нэмэлтийн шидэлтийг гүйцэтгэн. Шидэлтүүдийн нэг нь холын шидэлт байж болох юм шүү. Маш олон удаа холын шидэлтүүдийг гүйцэтгэж байгаа. Нээсний зүүн гарын гой төгсгөр заслан дээр ямар нэгэн контакт байхгүй нь Бажин ям довтлогооны секунд дуусж байгаа. Завдуу тоглогч анзаарсангүй те шидэл гунсан ч гэсэн тооцохгүй гэдэг нь ойлгомжтой. Тоглолтын 2 дугаар үе инхүү эхэлж байна. 1-р үед Дархан Юнайтед багийнхан нэг оноогоор тоглолтыг тэргүүлсэн. За Майрс Чимангагийн эсрэг. За тэр бие хүчээр бол ялч хийхгүй байна. Хизүү байна. Гэтэ өөрөө бөмбөглөө тэнцээд будагтай талбайгаас оноо түлээ. Сайн шидэлт бол байсангүй. Уцаагаад Азуур яваад орсон. Довтлогоо амжилттай нэмээд алдаа үлээж байна. Маш идэвхтэй байна. Доошоо дахиад Бажин нэм дамжуултыг хүлээн авсан 3 руу гаргасан Сумын Азар суул холын шидэлтийг гүйцэтгсэн шидэлтний амжилттай болсон. Дархан Юнайтед баг 3 сарын 8, 11, 14-ний өдрүүдэд хан уулын март худалдааны төвийн гадаа болох гэж байгаа юм байна. Тойотог сонгох бол топ моторсоос. За Миллерийн гоё дундын зай шидэлт байна. За магадгүй одоо солилцоо орж ирэх болоо да. Их гоё дамжуулт Миллерээс орж ирсэн Чимангач бөмбөгийг жоохон хоцорч хүлээж авлаа. Гэхдээ төгсгүүд ямар нэгэн асуудал гарсангүй. За жижиг тоглож байгаа солиж байгаа харагдаж байна. Чиманга. За гар дээрээс их хоёр бөмбөгийг аваад дундын зай шидэлт амжилттай болсон. За их хоёрын дундын зай шидэлтүүд бас гоё болж байна шүү. Энэ Сувс шидүүлж чадлаа. тэглээ. Аз хоёр. Бажин нэмийн эсрэг тим амар бол байхгүй болоо да. Гэхдээ үнэхээр амархан довтолчлаа шүү. Өөрийнх нь гарт эргээд ирлээ. Тулаг. За заслаа аваад Чиманга хурдаар илүүрхэд орсон цагийн нөгөө талаас ямар гоё төгсөл байна. Үнэхээр уран байна. Одоо 3 алдаатай тоглогчийн эсрэг явж байгаа шүү дээ. Тулаг ихсэн хамгаалтыг хийж чадсан. Гэхдээ буцаагаад их хоёр бөмбөгийг багтаа үлдээсэн. За довтлооны цаг тун хом суугаа төгсөх хэрэгтэй түшиг аваад явуулсан. За элбгийн түшиг. За дахиад дараагийн боломжийг үүсгэжлээ гэсэн их тааруухан яарсан шийдвэр болсон доо. Тэрийг нь Аз хоёр шийтгэж 2 оноо авч байна. Гурван довтлоонд хөлгүүдийнхэн шилжсэн Ян Миллер бөмбөгтэй. Миллер зөрж ороод доошоо өгсөн алдаатай довтлогоо амжилттай болсон. Дахиад Аз хоёр. За их ороод бөмбөгийн талсан да. Юу илүү түүгээрээ гэдэг шиг тулга үнэхээр дийрэлттэй пожишгэл явлаа даасан. Хамгаалагч хурдур биеэгээд гаргасан Тэмүүлэн холын зай шидэлтэнд дутуу гарсан. За өнөөхөл түшиг довтлооны самбрыг. За дахиад ямар гээч шидэлтийг хийж ивдэ. Юнайтедийн залуучууд ямар шиг өөрчлөлтийг хийснэг л одоо энэ 10 минутын загсан бүгд бид харах ёстой доо. Иймэрхүү байдлаас догсож байгаа Дазагийн хувьд бас шидчихэд байгаа да. Игсэн хамгаалт болсон Майерс бөмбөгийг авч үлдэж чадсангүй харин хариуд нь элбгийн түшиг гэдэг залуу байхгүй болчиход байгаа. Хамгаалтанд орчоод байгаа, устчаад байгаа давталгааны түшиг ингээ 3 дахь оноо болгож байна. Circus shot гэж ярьдаг те. За дамжуулт түшиг хамгаалагч очсонгүй дэрийн юу гэж зүгээр орхив те. Цагаад Барса дайраад яваад орсон. Довтлогоо амжилттай чадгаа те. Яг үнэ. Тэгээ түүнийг зөрүүд хөлгүүдээс бол тэр дорн шийдэгчээд байна. Антони Нельсон голоор хамгаалагчаас салаад их гоё гүйчлээ. Зөвхөн их хэлбархан байдлаар салгаад авчлаа. Доошоо гоё дамжуулт байсан. Цагирган дээрээс нь Аз хоёр төгсгсөн. Хөлгүүдийн оноо авалтууд үргэлжилсээр байна. Онооны завсарлага дууссан. Дархан Юнайтед багаас тулга. За түшгийг ямар гоё аргалцсан бай. Хөөргөд явуулсан довтлогоо амжилттай. Барсуул бөмбөгтэй. Урагшаа 3 хамгаалагч гарч ирээд авсан. Яа дахиад нэг гоё төгсгөл. Барс энэ залуутай үнэхээр гоё байгаа.
За хариуд нь нөгөө л түшиг. Нээс дагаад хамгаалчлаа. Тэмүүлэн хөлийн хөдөлгөөн үнэхээр гоё солгоо гарын төгсгөл бүрч чимэн байлаа. Хөлгүүд United багуудын цуурлын эхний тоглолт шийдвэрлэх 4-р үеийг эхэлж байна. Тулгын эсрэг. За их гоё хөдөлгөөн байсан. За түшиг үнэхээр супер байна. Бага тэргүүлж байна. За тэгээд магадгүй зүгээр түшиг яг иймэрхүү байдалтай давтаханд оролцоод өгөх юм бол 20 гаргаад ч явуулчих хэмжээний юм байна. Ястаа нэг Таг солгоо. таг салгаа тий. Ямар гоё оролт вэ? Тулгын довтлохооноо дамжиттай болсоор байна. Энэ залуугаас үнэхээр уран юм аа. Үзүү шүү дээ. Барс бол залтан дундаас байгуулсан Баатар өвдний Барс бол за бүтэн тоглолтын дурш одоо чимээгүй байна гэж Байх тал бол харагдаж шүү дээ, тийм ээ. тулаг баруун дадсаад 3 шидэлтийг гүйцэтгсэн од гэрлийн тулаг Багийн алдаа өөр бол хийгээгүй байгаа багаараа. За довтлохын амжилттай их хоёр солгоо гарын төгсгөл. за баруун дадслан авсан бөмбөгөө алдчихлаа түшиг 4 эсрэг урдан довтлоход гарч ирээд өөрөө төгсгөж байгаа юм байна. За голт бэлгүүн бөмбөгийг авсан зүүн коридор үүсцэн байсан довтлохын амжилтгүй болсон А2 араас орж ирээд нэмснээр ба 20 довтлооны цаг дуусах төгсөж байна. Хоёр хамгаалагчийг өөр дээрээ дагаад гараад ирсэн балжин бөмбөгийг салгаад оноог авах үед хүлгүүдээс зурж оруулаад байгаа те хамгаалтан дээр. Тэгж гисэн энэ тоглолтын туршид үр дүнтэй болсон доо. Хөлийн харин Майерсаас энэ тоглолтын туршид харагдаагүй гоё ажиллагаа байлаа. Нийлэх тохиолдолд тийм ээ. Түшиг. За баруун давхардаар тавиад орсон. Амархан байна. За ерөн тоглолтын цагийг харсан ч тэр хэмнэлийг харсан ч тэр хөлгүүд Сонирхолтой тий. Одоогийн байдлаар бол яг тэр талаар нарийн ширээ мэдээлэл бол сонсоог байгаа. Түшиг. За контактын дээрээс давталгаагаа алдсан чи А2 араас орж ирээд нэмчлээ. За ямар ч байсан ингээд цувралын эхний тоглолтыг хөлгүүд авах нь бол тодорхой боллоо. 85-67 гэсэн харьцаатай тоглолтыг энэ тоглолт өндөрлөхөөр олж явах шиг байна.